За миний байр суурь бол 90-ийн тогтолцоо нь өөрөө буруу учраас энэ нийгмийн чинь завхрал эндээс л гараад байгаа байхгүй тийм ээ. Төмөн олон бол шал өөр юм хүсэж дээ шүү дээ. Тэгтэл энэ бол уулаасаа тогтолцоо нь буруу. За тэгээд одоо тэр дан дээл, давхар дээл гэж тухай яригдаад шүү дээ тийм үү. Урд нь энэ за миний эхний байр суурь бол одоо энэ чуулганд ямар нэгэн байдлаар хэрүүл хийх гэж, хүний уул шагаах гэж, одоо янз бүрийн доромж үг хэлэх гэж, нэг айхтар ухаантай цэцэн мэрэгэн хүн болох гэж энэ юунд бол хуралд бол ороогүй. Ухааруулах, ухаарлцах, эвцэлдэх гэдэг зарчмаар, ер нь ухааруулах зарчмаар л би өөрийнхөө байр суурийг илэрхийлж явна гэсэн юм байр суурьтай байгаа. Тэгээд ер нь урд нь санаж байгаа бол энэний төрүүчийн засгийн газар байсан шүү дээ. Тэгэхэд байгуулагдаж яхад яг энэ нөгөө нэг дан ажил, давхар ажлын тухай юм яригдсан та тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг хэрвээ санаж байгаа бол энэ улаан одоо энэ Чингис хааны талбай дээр чинь нөгөө дээл тайл шидээд Монгол ёс заншлыг буландаа гიშгсэн ийм үйлдэлийг бол энэ одоо энэ ирэх барьж байгаа намын залуучууд хийж ирсэн. Тэгэд ер нь бол хүний амьдралын голч зарчим чинь ерөөсө туйлбартаа тууштай явж байгаа дэр харагддаг байхгүй. Тэгэхээр тэр тэмцлийг хийжсэн залуучууд өнөөдөр шал одоо тэрнээсээ бүр эсрэг болчихсон явж байгаа маань их туйлбаргүй одоо холборомтгой ийм тийм л хүмүүс залуу энэ сэтгэхүйтэй одоо залуучууд байна даа л гэдэг үнэлтийг би өгч байна. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгчөөс авахуулаад Монгол улсын одоо энэ төр захиргааны энэ хил ёс зүйг маш сайн ханган биелүүлж явах хэрэгтэй хүмүүс энэ Монголын ёс заншлыг энэ өөрсдийнхөө хэрүүл дотор оруулж ирж байна. Энэ хилцэн дотор оруулж ирж байна. Би бол энэний эсрэг одоо бүр эрс одоо буруу шааж байна. Энэ маань юу юм гэхээр дан дээл, давхар дээл гэж ярьдаг байхгүй. Дээл ч өмсдгүү байжж өөртөө дээл ч өмсдгүү байжж дан давхар дээлний тухай юу яриад байгаа. Тийм ээ? Өмнөх засгийн газрын бүтцийг ямар зөв гэж харж байсан уу? Энэ удаагийн засгийн газар би түрүүн миний шинэ засгийн газраас 2-оос 3 ямыг шинээр байгуулахаар байна. Анхаас нь кредиттэй гэсэн юм шиг байна. Ер нь би түрүүн хэллээ. Миний байр суурь бол энэ тогтолцоог бол тэр чигээр нь буруу шатдаг. Ерөөсөө энэ буруу тогтолцоогоор яваад байна гэж. Одоо болвол ба штэ. Одоо болвол саяны чиний асуулт чинь юу гэлээ штэ. Данхаасан гэдэг. Ер нь бол штэ. Дан ажилтай байна уу, давхар ажилтай байна уу? Хүн сэтгэл байхад л болдог байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ нэг юм сэтгэлгүй юм яваад байгаа гэдэг утга оршиж байгаа учраас хүмүүс энэ дээр бас нэг жаахан сэтгэл дундуур байгаад байна гэж хараад байна л да. Түүнээс биш хин данхаасан их ажлынхаа далаас одоо хүмүүсийнхээ бүрэлдэхүүнээс үл хамааран сэтгэлтэй цөөхөн хүн байсан ч гэсэн ямар ч ажил явуулдаг гэтэл газар шүү дээ тийм биз дээ. Однын сүлжээгээр таныг эргүүлэн татаж магадгүй гэсэн юм мэдээлэл яваад энэ дээр та. За би намайг бол улс төрд одоо ингээд сайхан дуулаад яваачаа улс төрд битгий орооч гэж хэлж исэн. Тэгэхээр зэрэг би сайхан дуулаад явж бол энэ эх орныг маань сайхан аваад явж чадахгүй байгаа учраас эх орноо сайхан болгоод араас нь дуугаад дуулаа гэж бодсон. Тэгээ тухайн үед та бүхэн санаж байгаа бол дуугаад дуулаач л гэдээсэн. Миний хувьд бол өөрийнхөө ажлыг хийсэн шүү дээ. Би дуугаад дуулахгүй миний мэрэгжил шүү дээ энэ чинь. Би дуугаад дуулахгүй өөр юу дуулах юм? Дуугаад дуулал гэдээсэн биз дээ. Тэгэхээр илгээлтийн эзэд гэж аян болвол онцгой байдлын хэлтэст энэ одоо энэ Чингис хааныхаа талбай дээр тэр тоглолтын орлогыг одоо өвс болгоод маш хүнд хэцүү байгаа малчтад хөргүүлнэ гэд бид нэр аваачиж өгсөн юм байна. Тэгэхээр зэрэг энэ тухайн ямар нэгэн иргэдэд тараагаагүй шүү дээ. Яг нарийн юм дээр мал идсэн шүү дээ тэр өвсөж чинь тийм хүн идээгүй. Хоёрдугаарт юу юм гэхлээр зэрэг энэ хөгжилтэй юм их болох юм аа. Тэгээд аваад идсэн хүн байвал тэр өвс идсэн хүн байвал надад авчирч өг.
хэлээрээ тэр өвс иддэг хүн одоо сүүлдээ бүр яг өвс иддэг болж эхэлж явах шиг байна шүү дээ. Дээрээс нь энэ маань инээдэм тоглоом биш ээ ах төсөм. Энэ болов шүү дээ. Үндсэндээ энэ хавар нийтдээ бол бохирдсан тоогоор миний вакцина авсан тоогоор бол 2 сая 500-аас 2 сая орчим мал Монголд өргөцсөн гэсэн ийм хувь тооцоо гаргасан. Тэгэхээр зэрэг эн чинь бол байгалийн давагдшгүй хүчин зүйл гэдэг бол ямарваа нэгэн байдлаар энэ монгол хүний сэтгэлийн асуудал болохоос энэ дээр бол ямарваа нэгэн тийм хууль журамд хамаарахгүй бид нар энийгээ бол миний хувьд бол бас тооцож исэн л да, харж исэн. Онцгой байдлын хилтэстэй хүлээлгээд өгчихсөн. Одоо онцгой байдлын газартаа хүлээлгээд өгчихсөн ийм асуудал юм байна. За 2 дугаарт хэрвээ 3 дугаарт жавхлан татагдахтаа өрөх юм бол тэр тухайн үед оролцсон хүмүүс байх шүү дээ. За одоо тэр шадар сайд байж гин, ерөнхий сайд байж гин, за хөдөөж ухын яамны сайд байж гин, боловсролын яамны сайд байж гин. Тэр хүмүүсийн тухай яага ярихгүй байгаа юм тэгвэл. Тэр тухайн үед бол тэр засгийн газраас авч хэрэгжүүлж хамтарсан аян зохион байгуул. Энд чинь аян шүү дээ, тийм ээ. Цагаан сэтгэлийн юм. Тэгэхээр энэ бол хууль журмынхан дагуу одоо бүх юмнууд бол яг л зөв голдролоор л явж болсон. Яг хөө зүгээр намайг одоо ингээд чаргууцалдаад ингэж байгаа тэр хүмүүс их завтаал байна. Тэ одоо их завтаал. Чуулган ихснээс хойш гишүүнийхээ тангаргийг өргөснөөс хойш байнгын орж чуулганы уралдаанд суусан уу? Суулгүй ах уу? Сууж байна. Дээрээс нь одоо энэ нөгөө нэг дан дээл давхар дээл яригдж байгаа болохоор ер нь надаас жаахан бэрхшээж ах шиг байна нөхдүүд. Энэ жавхлан одоо үнэн үг хэлээд бас нэг нийгмийн сэтгэл зүйг бас бидний бодож найруулж байгаагаас арай өөр тал руу эргүүлчих болов гэсэн тийм имэйлт байх шиг надад анзаарагдаад байна. Одоо сүүлийн 2 хурлыг бол маш их тулгаж хэлсэн. Ер нь хэлэхгүй талдаа байгаад шүү. Ер нь жаахан тийм нууцгаахан хуралдчих гээд байгаа юм шиг тийм мэдрэмжээр яваад ах шиг надад тийм мэдрэмж төрлөө. Гэхдээ энэ миний хардлагт ч байж магадгүй шүү тий. Одоо өнөөдөр ихэд бол надад маш тулгаж хэлж байна. Тэ. Тэгээ би ямар ч хэсэг андаал ороод ирж байна л да. Тэ. Тэг тусмал би улам чангарна шүү дээ тийм үст.